За сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэхүү бичлэгээрээ AvaTrade компани бүтээгдэхүүн AvaTrade Go гар утасны аппликейшнийг хэрхэн гар утсан дээрээ татаж арилжаанд оролцох вэ гэдэг талаар заавар бичлэг хүргье. Үүний тулд та өөрийн утасны App Store эсвэл Play Store руу нэвтрэн орж AvaTrade Go гэдэг аппликейшнийг хайна. За гарч ирсэн аппликейшнийг инсталл хийн. За AvaTrade Go гэдэг аппликейшн маань зөвхөн гар утсан дээр байдаг ба та AvaTrade Go аппликейшнийг ашиглан AvaTrade Protect буюу даатгалын үйлчилгээтэй арилжаа хийх боломжтой. За ингээд татагтаа дууссан гар утасны аппликейшнийг нээгээд та AvaTrade дээр байрлах өөрийн real account-а оруулна. Өөрийнхөө real account-аар нэвтрээд тэгээд та пассвортаа хийгээд за логин тавьчих дарна. За ингэснээр та өөр дээр байгаа дансуудаасаа нэвтрэх боломжтой. За ингээд та AvaTrade брокерийн AvaTrade Go аппликейшн руу нэвтэрсэн байна. Эндээс ингээд арилжаагаа хийх хослуудаа сонгож болно. За хослуудаа дээр нь дараад сонгоод buy хийх үү эсвэл sell хийх үү гэдгээ сонгоод за демо данс учраас энэ Ava Protect гэдэг юу бол ажиллахгүй байна. Зөвхөн real дансан дээр бол Ava Protect буюу даатгалын үйлчлэг бол ажиллах боломжтой байгаа. Та хэрвээ даатгалын үйлчлэгийг ашиглахыг хүсвэл real дансаараа нэвтрэх юм бол энэ цонх идэвхжинэ гэсэн үг. За ингээд та арилжаанд оролцохыг хүсчихвэл энэ дээр арилжаанд оролцох хэмжээгээ тохируулаад buy гэдэг төвшөндөө дараад confirm buy. За ингээд таны захиалга амжилттай орлоо. За эндээс та захиалга хаахыг хүсчихвэл close all гэд арилжаа ингээд хаагдчихлаа. За гих мэтлэн та AvaTrade Go аппликейшнийг гар утсан дээрээсээ ашиглан арилжаанд оролцох боломжтой. Анхаарал тавьсан явдал баярлалаа. Танд арилжааны амжилт хүсье. Дараагийн бичлэгээр бүгд уулзъя.